Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ сугаараа бид бодит болсон гэмт хэргүүдийг цуурхал, таамаглал бус зөвхөн баримт, мөрдөн шалгах ажиллагаа болон албан ёсны их сурвалжинд тулгуурлан хүргэж байна. Өнөөдрийн бичлэгээр бид Японы орчин үеийн түүхэнд хамгийн нууцлаг, хамгийн их нотлохоо үлдсэн атлаа өнөө хүртэл тайлагдаагүй хэвээр байгаа гэмт хэргийн нэг болох Ситагая гэр бүлийн аллагын бодит хэргийг ярих болно. Олон жилийн турш хариугүй үлдсэн чимээгүй атлаа хүнд энэ хэргийн түүхийг хамтдаа эхлэе. 2000 оны 12 дугаар сарын сүүлчийн шөнө Токио хотын Ситагая дүүрэг жирийн нэгэн намгүм хороолол. Энд хоёр давхар жижигхэн байшинд Миязавагийн гэр бүл амьдарч байлаа. Эцэг Мико Миязава 44 настай, эхнэр Якусо Миязава 41 настай, охин Нина 8 настай, хүү Рэй 6 настай. Шинэ жилд төхөж байсан учраас хот даяараа баярын уур амьсгалтай. Гэхдээ энэ байшинд хизээч мартагдахгүй аимшигч нь аль хэдийн эхэлж ихсэн байсныг хэн ч мэдээгүй. 2000 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө. Тэр шөнө хэн нэгэн итгээд Миязавагийн гэрт нэвтэрсэн. Цагдаа нарын таамгаар гэмт итгээд байшингийн арын хэсэгт байрлах модон хашаа түүний дэрэгдэх 2 дугаар давхрын цонхоор орж ирсэн байж магадгүй байв. Цонхны тор тасарсан модны мөчир дээр хүний улмөр байсан. Гэрийн хамгийн эхний хохирогч 6 настай хүү Рэй байлаа. Тэр унтаж байсан. Гэмт итгээд түүнийг сэрээлгүйгээр хоолойг нь гараараа боож амийг нь хөнөөсөн. Ямар ч дуу чимээ гаргаагүй. Дараа нь гэмт итгээд эхнэр Якусо болон охин Нинагийн өрөө рүү орсон. Тэд сэрж амжсан гэрт тэмцлийн уул мөр байсан, тавилах өмөрсөн цус хананд шалан дээр их хэмжээгээр тархсан байсан. Якусо болон Нина олон удаа хутгалуулж ямаа алдсан. Харин эцэг Мико доод давхарт байжээ. Тэр ч мөн гэмт итгээдтэй тулж ширүүн тэмцэлсэн нь шарах сорвиос нь тодорхой болсон. Гэвч эцэст нь түүнийг ч хутгалж амь насыг нь хөнөөсөн. Нэг шөнийн дотор 4 хүний амь тасарсан байлаа. Хамгийн аимшигтай нь гэмт итгээд ингээд цугтаагүй. Тэр гэрт удаан хугацаанд үлдсэн. Тэр цагдаа нарын тогтоосноор хэрэг үйлсний дараа хэдэн цагийн турш байсангаас гараагүй. Галтогоонд орж хөргөх чухагч, зармаг идсэн, цай уусан, ундаа задлж уусан, компьютер ашигласан, ариун цэврийн мөрөөг хэрглэсэн. Тэр бүр хувцас сольсон улмөртөө цуснд будагдсан хувцас тайлж зармыг нь байшинд үлдээгээд өөр хувцас өмссөн байв. Энэхүү хэрэг дэлхий дахинд хамгийн нотлохоо ихтэй, гэхдээ хамгийн тайлагдаагүй